Бид чөлөөт нийгэмд амьдарч байгаа. Хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь бол эрх чөлөөтэй үндсэн хуулийн баталгаатай. Тэр нь зөв хэрэг. Биетээр болон нийгмийн сүлжээнд. Гэхдээ хүнийг улсын хурлын гишүүнийг нэр овгийг нь ашиглаад баталгаажсан цэнхэр тэмдэгт ашиглаад үүсгээд өөрийнх нь ярьж хэлдгийг эсрэг зүйлд хараадаг маш бүдүүлэг бөгөөд онцгой хортой ийм үзэгдлүүд бол байна. Тэгээд нэг дорж гишүүн бат гишүүн тэр хүн тийм улс төрийн яриа аваад эднүүрг авчээ гэд хаа хамаагүй аккаунтаас ингэж нийтэлцдэг. За энэ асуудлыг шийдээч гэд цагдаагийн газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хилцэд хандаад ингээд явахаар үзэл бодлоо илэрхийллээ гэдэг юм л. Үзэл бодлоо илэрхийлэх гэдэг бол үндсэн хуулийн заалт. Хүн үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Харин болдын нэрийг өөрийг нь бичиж хагаад тэр нэрэн дээр нь ингээд баттын аккаунт гэд хуурмаг цэнхэр тэмдэгт үүсгээд тэгээ шал өөр юм таруулдаг. Энэ бол гэмт хэрэг гэдэг нь бол илэрхий. Тэгэхээр энэ дээр ямар арга хэмжээ авах юм бэ гэдгийг нэр дэвшигчээс асууя. Энэ бол зүгээр нэг юм одоо нийгмийн сүлжээнд сахилга гүйдэлт биш байна. Улсын хурал гэдэг бол Монголын хууль тогтоодог хуулийн хэрэгжлийг хангуулах хянах үүрэгтэй байгууллага. Иргэдийн төлөөлөл болж орж сууж байгаа. Энд орж ирсэн хүнийг юм ярихаар нь тэнд хиймэл аккаунт үүсгээд нэр хүндийг гутаадаг. Энэ бол Монголын төрийг үйл ажиллагааг сулруулах үр дагавартай зориг зүрх гаргаж явж байгаа улсын хуралд ороод явж байгаа залуучуудыг мохоох зорилготой нэг юм хөгийн новшийн ажиллагаанууд бол тасралтгүй явагдаж байна. Энэ дээр хариулт өгөх хүсье. Нэр дэвшигч Максимын Жимбат хариулна. За, гишүүний асуултанд хариулъя. За, хүний нэр төр бол үндсэн хуулиар хамгаалагдсан. За, төр хуулиар хамгаалахаас буцаад асуудлыг бол хуулиар зохицуулна гэж ингэж тунхагласан байдаг. За, худал мэдээлэл тараах гэмтэрхийг 2020 оноос хойш. За, сая энэ үндсэн хуулийн зэцсийн дүгнэлт гарах хүртэл эрүүгийн гэмт хэрэгт одоо тоос шалгадаг байсан. За 2017 оноос зөрчлийн зөрч шалган шийдвэрлэх тухай хуулиар ингэ зохицуулж ирсэн. Тэгэхээр энэ бол хууль тогтоогчоос эрүүгийн хуульд одоо хэрхэн яаж тусахаас одоо шалтгаалж ингэж байгаамаа. Асуудал одоо хүний нэр төрийн асуудал зохицуулагдана гэж ойлгож байна. Одоо бол мөрдөнчлөх ажиллагаа бол үндсэн хуулийн цэцгийн шийдвэрээр хуулийн үйлчил түтгэлцсэн байгаа. Зол жаргал гишүүн тодруулна. За эрүүгийн хуулийн 13-14 худал мэдээлэл тараах гэдэг зүйл хоёр талтай. Нэг талдаа энэ худал мэрэж байгаа тарааж байгаа хүнийг эрүүгийн хуулиар шийдэхээр шударга боловч нөгөө талдаа сэтгүүлчдийг мохоох ажиллагаанд хэрэгэлдэг. Юм төгс байхгүй учраас балансалж дэнсэлж үзээд үндсэн хуулийн гаргасан цэцгийн гаргасан нүгэлтэнд зөв юм байна гэж би хувьдаа дэмжиж байгаа. Харин хүний нэрийг тэрний тэр жаргал сайхны зол жаргал гэдэг нэрийг нь ашиглаж аккаунт үүсгээд тэрэн дээр олон улсын нийгмийн нийтийн сүлжээн дээр баталгаажуулалтын тэмдэг аваад өөрийнх нь ярьж байгааг эсрэг явуулж байгаа үйл ажиллагаа бол ер нь сайн ярих юм бол төрийн эсрэг гэмт хэрэг шүү. Энэ дээр бол онцгой анхаарахыг хүсье. За тэгээд ийм асуудлыг бол зүгээр энэ хийгээд байгаа хүмүүст хэлэхэд техникийн аргаар энийг хаачхад ямар ч хүндрэл байхгүй. Энэ платформуд ч Монголынх ч биш. Хаалгаад блоклж болно. Гэхдээ эрх чөлөө хүндэтгээд байгаа учраас харилцан үндэстэй хандах. За санал хэллээ.